Сайн байцгаана уу. Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан гэрээ. Би та бүхэнтэйгээ нэг чухал зүйлийг хуваалцахыг хүслээ. Энэ юу вэ гэхээр би Арияма гэдэг эмнэлэг дээр ирсэн байна. Миний ирсэн зорилго гэвэл эрт оншилгоонд орох хэрэгтэй байсан. Тэгээд энэ Арияма гэдэг эмнэлэг дээр ирээд би сая оншилгоондоо орчхоод гараад ирлээ. Тэгээ оншилгоондоо орчхоод гарч ирээд үнэхээр одоо нөгөө техник технологийн дэвшил гэдэг бол гайхалтай болцсон юм байна. Би бодохдоо нөгөө жаахан хуучныхаараа бодоод байсан. Миний ирсэн эмнэлэг хамгийн гол нь надад маш их таалагдаад би энийг хүмүүстэй хуваалцъя гэж ийм сэтгэгдэл их хүчтэй төрлөө гэдэг нь юу вэ гэхээр энэ уламжлалт аргаар уламжлалт эмнэлэг юм байна. За тэгээд уламжлалт аргыг одоо аль нэг нөгөө анагаах ухаан талаас нь үгүйсгэх юм байхгүй. Аль нэг талаас нь үгүйсгэсэн юм байхгүй, аль алийг нь хоршуулан тэр нөгөө арга бэлгийг ингэж хоршуулан оншилгоо судалгаа нь тэн дээрээ хийгдээд эргээд хүнээ эмчлэхдээ бас яг энийг ингэж хослуулж арга бэлгийг хослуулан эмчилгээ хийгддэг. Энүүгээрээ маш их тийм одоо тийм итгэл төрхөөц ийм сэтгэл төрүүллээ л дээ. Тэгээ би энийг одоо та бүхэнтэй хуваалцах гээд байна. Оншилгооны аппарат бол бүр гайхалтай юм байна. Бүр маш нарийн юм хуваар гаргаад ирд юм байна. Тэдэн хувь ийм байна гэдээ одоо өвчнүүдийг нэг бүрчлэн тэд нөгөө эдэрхтэн дээр нэсийн төвшөнд тэр оншилгоо гаргаж гаргаж ирснийхаа дараа нь одоо манай энэ хоёр эмч байна. Хоёр эмч маань өөрсдөө маш тийм уламжлалт талын маш өндөр мэдлэгтэй, маш өндөр ур чадвартай юм мэрэгжилтнүүд юм байна. Үнэхээр одоо өмнө нь сонсож байгаагүй, магадгүй бидний бас мэдгүй өнгөрчөөд энийг судлаагүй, мэдэхгүй өнөөдрийг хүртэл бид өөрсдийнхөө биеийн дээр, оюун санаан дээр ингээд мэдэхгүй үдийг хүртэл ингээд амьдралдаа явсан энэ зүйлүүдийг хоёр эмч минь бол маш хүнд ойлгомжтойгоор яг тэр хүн дээр гарсан онцлогооныхын дагуу маш гоё тайлбарлаж хэлж өгөөд тэгээд араас нь эмчилгээ нь явд юм байна. За яг онцлогооныхаа дагуу эмчилгээ нь би 10 хоног явна гэж хэлсэн надад. Ингээд одоо би 10 хоног эмчилгээнд явна. Энэ нь уламжлалт аргаар. За би бас урд нь ингэж бодож исэн. Уламжлалт арга гэхээр нөгөө жахан хуучныхаараа л бодоод ийлээ л да. Маш олон жилийн өмнө. Гэтэл энэ чинь нөгөө техник технологийн дэвшил, тэр инновац гэдэг чи одоо бүр гайхалтай өсрөнгөө болцсон юм байна. Тэгэд уламжлалтыг хүртэл одоо тэр технологийнхаа дэвшлэр энтэй хослуулад одоо жишээ нь төөнөөрч байдаг юм уламжлалтын янз бүрийн эмчилгээг бүр юм хүнд ойрхон амархан одоо тэр бариа засал элдв янзын энэ юм чи ингээд тогоор одоо юу ч үгүй мэдгүй миний мэдгүй л их нарийн юмнууд байна. Би өөрөө эмчилгээндээ орж байгаад энийгээ сайн мэдрий гэж бодож байна. Тэгэд энд бол надад ийм сайхан хүчтэй сэтгэгдэл төрлөө. За мэдээж хэрэг одоо миний насны хүмүүс өдийг хүртэл явцсан онцлогоогоор бол бас бус янз бүрийн жижиг сажиг юмнууд бол гарч ирж байна. Магадгүй би өөрийгөө бас тодорхой хэмжээний их эрүүл хүн гэж боддог байхгүй юу. Ягаад гэвэл нөгөө биен дээр янз бүрийн зовир илт илэрхгүй болохоор хүн чинь би нэг миний тэр юм юу шүү, эрүүл шүү. За би тэрийгэ гайгүй эмчилсэн шүү. Би нэг эмнэлэгт хэвтээд энийгээ сайхан болгоцсон шүү гэд ингээд бодоод явж идэг. Гэтэл энэ онцлогоо чинь хамгийн гол нь нөгөө эрт илрүүлгийн онцлогоо гэдэг утгаараа одоо чамд ийм өвчний улмаас яг ийм эрхтэн дээр чинь ийм харанга яг дэлдэж шүү. Эн чинь нуугдмал байна шүү. Ингэж жагаад биен дээр чинь илэрч гарч ирэхэд одоо ингээд бэлэн болцсон байна гэдгийг ингээд урчлаад онцлоод ингээд тэдэн хувьтай явж ингээд ингээ гаргаад ирт юм байна. За энэ бол надад үнэхээр гайхамшигтай санагдлаа. Тэгээд тодорхой хэмжээгээр бас эн чинь бидний амьдрал юм чинь одоо нөгөө төлбөр мөнгөний хувьд ч гэсэн энэ нарийн оншилгоо бол одоо бидний энэ амьдрал ахуйд нийцсэн хүмүүстэй ойртож ирсэн маш боломжийн үнэтэй ийм оншилгооны аппаратанд ороод гараад ирлээ. Энэ бол үнэхээр гайхалтай оншилгоо байлаа. Энэ оншилгоог хийлэгчээд би за ерөөсөө эмчилгээнд нь би яваад үзье.
урдан би ерөөсөө юм уламжлалт эмчилгээнд явж үзээгүй л дээ. Жахан яг нэг нөгөө хэлэхэд нөгөө тан уух муух юмнаас нь жоохон залхахдаг, хуваарийг барьж чадахгүй жоохон хинэггүйтэйсээ болоод жоохон тэгдвэсээ одоо бол би энд харин яваад эмчилгээнд нь сайхан яваад үр дүнгийг харъя. Үнэхээр тэр аппаратны уншилгоо ямар байдгийг хамгийн гол нь эднийх бас ингэдэм байна. Ингээд онцлогоо хийчээд эмчилгээгээ хүн дээрээ хийчгээд тэгээ 15 хоногийн дараа дахиад нөгөө онцлогоонд орд юм байна. Тэр давтан онцлогооных нь одоо төлбөр нь бол ихнийхтэй багтцсан байт юм байна. Ингээд давтан онцлогоо гаргаж ирээд түрүүчийнхтэй нь харьцуулаад за урд нь таних ийм байсан байна. Одоо эн чинь ийм болжээ. Тэдэн хуваар өссөн байна. Ингэж мэдгдсэн байна гэд бүр өстө маш гоё нарийн гаргаад ирд юм байна. Тэгээд би нөгөө эрт илрүүлэг гэж юу хэлээд байгаа юм бэ гэж бид нар ч одоо эрт илрүүлэгтээ орсон уу, барьсан уу, орооч монголчууд өвчлөөд энэ урдчилж анхаараач гэж яриад байдаг штэ. Энийний одоо бас яг гол учир гол зорилгыг энд би илүү сайн ойлголоо л доо. Тийм учраас би одоо энд эмчилгээнд орох гэж байна. За тэгвэл би 10 хоногийнхаа эмчилгээг хийлэгчээд тэгээд дуусаад давтан онцлогоогоо хийлгээд ингийн эмчилгээнийхээ үр дүнг үзчихэд би та бүхэнтэйгээ эргээд нэг хуваалцъя гэж бодлоо. Одоо энэ бол ямар нэгэн тийм реклам сурталчилгаа биш. Үнэхээр хүний сэтгэлд хүрсэн, үнэхээр хүний хэрэгцээг хангаж чадж байгаа юм дээр бол би ингээд бусадтай хуваалцах юмсан. Бид нар чинь ингээд энэ тэнд уучраа олохгүй явж байгаа штэ. Зөв газараа очиод байгаа мó, буруу газараа очиод байгаа мó, цаг хугацаа, мөнгө төгрөг хамаг юмал ингээд зарцуулаа явдаг. Дараа нь нэг хэсэгтээ нэг юм шинж тэмдэгээ дарчдаг. Эргээл яана инэ болол явдаг штэ бид нар. Ялангуяа монголчууд сүүлийн үед маш их хэм өвчлөл их байгаа. Ингээд би нэг та бүхэнтэйгээ хуваалцахаар ингээд шийдлээ. Тэгээд эмчилгээндээ одоо ингээд ороод явна. Тэгээ үр дүнгээ та бүхэнтэйгээ хуваалцаад яг тэр үр дүнгийнхээ уулзалт дээр хэдүүлэн маш гоё нарийн яриад би ингээд болвол энэ эмч мэрэгжлийн хүнээс нь бүр асууж байгаад ингээд бүр сайхан нарийн та бүхэндээ энийг ингэж хэлж хүргэе гэж бодож байна. За тэгээ миний яриаг сонсон анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ эрүүл байцгаая.